Би сайн ойлгохгүй. Hi. За, шинэ бичлэгдээ тавтай морил. Өнөөдөр би Where is my bag challenge хийж байгаа. Тэгээд өмнө нь хийжсэнээс бол миний цүнхэндээ авч явдаг зүйлс тэгээд цүнхэн ер нь бол тэр чигтээ өөрчлөгдсөн учраас дахиад энэ challenge-ийг хийж байгаа. Тийм. За, миний цүнх бол энд байна. Ийм том хар цүнх байгаа. За, тэгээд би яг өдөр жишээлбэл биеийн тамир ордог өдөр эсвэл их хичээл ордог өдөр бол том цүнхөө үүж авдаг. За, тэгээ бусад үед болохоор энэ цүнхийг үрдэг. Энэ болохоор ийм жижиг нэг бариултай. Ингээд сугандаа үрчдэг. Тэгээ энэ болохоор том бариулын би сүүлийн үед хэрэглэж байгаа. Анх ерөөсөө хэрэглэдэгээс ахгүй юу. Тэгээд том бариулнаас ингээд ороогоо зүчгээр бас амар тийм тухтай байд юм лээ. За, тэгээд та нар яг ажиглах юм бол энд нь ингээд ийм чимэглэлүүд байгаа. Тэгээ би бүгдийг өөр ойсон. Тэгээд энэ хоёр яг адилхан энэ урт нэр нь болохоор миний Kikos Young's гээд Instagram-ын нэр. Тэгээд энд нэг watermelon нэг юм нөгөө харгаар юм. За тэгээд онгойлгож үтцгээе. Яа, ингээд барьчвал өрн тийм. За, би ингээд авчи. За, одоо энэ хажуудлын жижиг команд нь болохоор би гүйж энийг бол нэрээ насан туршдаа хэрэглэх баг. За, дараа нь спиннер гарч ирж байна. Энэ зүгээр хаяал нэг олохороо цөмнөөс олохороо нэг хэрэгэлдэг гэх юм уу юу гэх. Мартай тийм спиннер байна. Би хурдан яриад нү. 150. За, одоо хажуу талд нь болохоор автобусны карт 1000 төгрөг. Тэгээд за оруулын бодог байна. За, би сүүлд энэ факулярийн энэ факулярийн уруулын модыг хэрэглэж байгаа. Тэгээд 3 номертой. Тэгээд ер нь бол ойр ойрхон дүрхдэг болохоор цүгний хажууд ийжтэй. Яг юм уул онготой. Тэгээд одоо будсан байгаа нь. Тэгээд би тийм амар тод ерөөсө буддггүй жоохон ингээд хүргэж байгаа л. За, дараагийнх нь хоёр хажуу тал нь дууссан. Одоо энэ артал нэг нууц крема идэг энэ нурууны талдаа. За, нууц креманд бол мэдээж төрөвч байна. Төрөвч гэжтэй энэ жижигхэн энэ баг өмнөх бичлэг дээр гарч ирсэн баха. Би тэгээд ерөөсөө төрөвч нэг авч хэрэгэлдэг байхгүй юу? Амар том тэгж байгаа ядраад. Тэгээд дотор нь картнууд байна. Банкны карт, иргэний үнэмлэх, ихад нэг банкны карт. Тийм амар хөөрхөн миний нэрийн утас. Манай ихч нөгөө нэг график дизайнер ахгүй тийм надад хийж өгсөн. Эндээ ганцхан хувь. Нэрийн утас байна. За, төрөвч. За, ингээд артлана. За, одоо энд нэг юм жижигхэн тахилгаан байгаа. За, энийг онгойлгож үзье. За, энэ дотор маск байна. Маск зүгөө билээ утас. Маск гэж юм. Энэ тэгээд солонгос хар маск. Би бол хар маск зүүдэг шин хаанс гарч ирсэн. За. Дараа нэг юм байна. Энэ нөгөө нэг сая 9 сарын 1-ээс 30 хүртэл байсан нөгөө онц дүн аваад парк дээр 5000 төгрөгөөр 3 тоглоом тоглодог. Тийм ирэх байна. Тэгэхээр яасан бах нь онц авсан бах. За, тэгээд энд 5 ууш байна. Энийг би багш нарын баяраар хэрэгэлсэн. Энэ цүнхийг явуулсан. Би багш нарын баярыг энэ цүнхийг авч явсан. Тэгээд энд нэг юм юу байгаа. Ингээд гэрэл зөхөд байгаа юм. Зүгдвлээ. За, одоо том руугаа орцгоё. Энэ нас хөөрхөн олон карматаас 1 2 3 4 карматай. Жижиг карман гэхэд 4. Агуу болоогүй хөө. Энэ уртлын хоёроо марцсан шүү дээ. Одоо энэ хоёрыг онгойлгоё. Энэ ингэж онгодог. Энд юу байна вэ гэхлээр гэрийн дэлгүүр байна. Тэгээд эндээ нөгөө iPhone SIM онгойлгогчтой. За, одоо нөгөө тал нь. За, нөгөө талд нь миний байнга авч явдаг солонгос хэлний үгийн дэвтэр. Би энэ дээр ингээд мэдгүй
шинэ үг гарч ирэх юм бол бичээд ингээ урд талд нь стикер нацсан. Тэгээ ингээд зөндөө агуу энэ марыг дуусгах төгсөж байгаа. Энийг болохоор Golden Bean-ээс авсан. За ингээд амар олон кермат агаад. Тэгээ энэ надад нэгт олон керматын таалагдсан. Тэгээд хоёрт энэ деталууд нь амар таалагдсан. Тэгээд юу нь л авсан. За одоо мэдээж хамгийн чухал том руугаа орцгоё. Тэгээд энэ нөгөөнийг сая хичээлээсээ өөрч ирсэн болохоор бас хэдэн хичээл байгаа. Ийм яагаад ирээд. За. Яа олон гэрэл хараадсан чи нүд өсөв. За, томын онгойлгоод ингээ харах юм бол нэг ийм их харагдаж байна. За, хамгийн ихэнд одоогоо тухтай үзэл. Миний пауч байна. За энэ паучийг болохоор Минисогоос авсан. Тэгээд энэ нэг Disneyland-ийн муурны зурагтай хүүхэлдэй ч юм уу. За ямар ч тач мэдгүй амар хөөрхөн тийм ягаа. Тартаа. Нэг амар хавхаар цүнхнээс юм ягаан гочлон гараад ирсэн. За тэгээд онгойлгоод харах юм бол сам байгаа. Самнаас ингээд одоо адилхан хос зурагтай. Тэгээ энэ сам амар гоё ингээд үсийг амар жижигхэн ширхэхээр ингээд болгоод ямар тийм хөвсгөр болгож өгдөг юм шиг санагдаад дээд. За ямар ч тийм энэ хоёр ингээд хос энэ хоёртой хөрх магад. За тэгээд доторхын найлт харуулъя гэх юм бол энэ нөгөө тослог шингээдэг цаас байна. Би нөгөө тослог ярьстай болохоор энэ цаасыг ер нь 1000 авчдаг. За тэгээд миний нүдний тэн байна. Операцсан. Им новогин нэг. Энэ бас амар хөөрхөн байгаа. Би бараг л савлгаанаас нь болоод авчдаг баха. За дараа нь миний пудр байна. Энэ болохоор MAC-ийн пудр. Тэгээд гарын тос. Тэгээд нэг хідэн оруулын будаг юу гэвэл хайлайтер нэг тиймэрхүү. Би сүүл ер нь бол нүрээ будаж ихэлсэн байгаа. Тийм өмнө бол буддаг байсан л да. За тэгээд энд хоёр уруулын будаг байгаа. Энийг би бас өмнө буддаг байсан амар тийм натурал өнгөтэй. Тийм амар уруул хэмтэй гэсэн болохоор хэрэглэхэ болцсон. За дараагийнх нь Ruby Rose-ийн тинт. Тэгээд энэ бас уул нь өнгө надад амар таалагддаг. Тэгээд бас уруул гэмтэй гэдэг болохоор хэрэглэхэ болцсон. Тэгээд түрүү харуулсан энийг бол одоо байнга хэрэглэж байгаа. За кошлонкны дараа юу гарч ирэх вэ? За дараа миний пенал гарч ирж байна. Мэдээж хичээлдээ явсан болохоор пенал. Энэ яг тийм өгдөг шиг харагдаж байна. Нэг амтны өгдөг шиг. Тэгснээ эндээ чих шиг юмтай. I don't know. Би сайлахгүй. Тэгтээ яг амар хөөрхөн ингээд ийм хөвсгөр заяо. Чихмэл тоглоом шиг. Тэгээд анги дээр хаяа дэрлээд унтчихдаг. Уучлаарай багснараа. Ялчгүй ядардын мэлээ араа идэрхоор. За тэгээд дотор талд нэг иймэрхүү зүйлс байна. Баахан тодруулагч. Тэгээд би ч юм бол тодруулагчны ирлэг байгаа. Миний дэвтэр бол зүгээр нэрээ ирэмэра. За тэгээд нэг ийм хөөрхөн штрих. За миний инстаграмыг дагдаг хүмүүс бол сториноос байнга үздэг хөө. Би дандаа нэг тийм ширээнийхээ стори оруулдаг. За энэ пенал болсон. Хөөрхөн. Стори. Тийм нэг болохоор би Kawaii Store гээд Чингис MRT-ийн хідэн давхарт илээ. Ямар ч тач байдаг Kawaii Store гээд тийм бичиг хэргийн божоогийн дэлгүүрээс авсан. За дараагийнх нь Netflix. За энэ дотор миний стикерүүд тэгээд шугам тиймэрхүү зүйлс байдаг. Тэгээд гадна талнаас стикер наацсан. Netflix нэмэх юм. За энийг хальт үзүүлэх гэх юм бол ингээд ийм стикер баах юм. Тэгэл юм шугам нэг тиймэрхүү. Би ингээд амар их хог новштой. За хог новшин цаашийн ингээд хэрэглээ амар өндөртэй. Одоо ингээд хичээлээр очиж штэ. Тэгээ ингээд хамаг юм гаргаад юм ширээд үрчин за. Тэгээ би бүр ганцаараа хаяа суудаг. Гэтэ хаяа л та. Ганцаараа сууж хойдох хэрэгтэй. Гэтэ бүр амар ингээд хичээлдээ төвлөрэй гэсэн үед бол ганцаараа суудаг. За тэгээд одоо нэг дэвтэр номнууд үлдсэн байна. Тэгээд энэ 12-нд айгүй хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээ би болохоор нийгэм,
англи хэл, монгол хэл одоо сонгож сууж байгаа хгүй юу? Гэхдээ яг миний мэрэгжил, сонгосон мэрэгжилтэй бол ямар ч хамаагүй л дээ. Гэхдээ зүгээр яг амьдрал хэрэгтэй болов гэж сууж байгаа. Тийм. За тэгээд энэ амжилт 800 гээд нийгмийн ном байгаа. За дотроос нь дэвтэр гарч ирж байна. Одоо та нар харах уу? Сая ингээд баахан тодруулагч байсан. Тэдний чинь ингээд хийгэлдэг. За тэгээ энэ ном амар гоё ном билээ. Ингээд дүүрэн тесттэй. Яши ингээд одоо бүх өмнө орж иржсэн бүх материалуудын бүх хувилбарынх нь тест гэх юм уу да. Тийм ямар ч тач ингээд бүгдийг бадцсан, сэдвээр нь хуваацсан. Тэгээд ингээд харах юм бол би ингээд бүгдийн сэдвээр нь ингээд одоо хуваарлцсан гэх юм уу. Тэгээ олоход амар болгоцсон. За нэг юм ном байна. Амар хүнд. Энэ баг энэ номыг хийгээл тэгэл цүнх хүнд. Яаж их намхан болохоор хүн зүг хурцдаг гэсэн шүү. За тэгээ дараа нь мэдээж минь солонгос хэлний ном тэгээ нэг ер нь л хөвчлэн авч явдаг. Тэгээд одоохондоо сургалт зогссон байгаа. Тэгээд дараалал нэг сургалтанд байна. За тэгээд энэ дотроос нэг материал гарч ирж байгаа. Энээс ингээд топик дандаа бэлдсэн материалууд. Тэг манай багш нар бүр ийм их материал гоё каналд гэж өгдөг. Би тэг өөрөө ийм одоо барьцтай гэх юм уу. Тэг юу гэдэг материалын юм дээр хийх дуртай. Одоо жишээ утас мутсан дээр хийх жоохон дургу. За тэгээд энэ бас ингээд баах ингээд юмнууд байгаа. Арталт нь үг байна. За. Өнөө. No. Техникийн саадал гарлаа. За нэг юм байна. Арталт нь бас үгнүүд байгаа. За одоо нэг хідэн дэвтэр л үлдэх шүү дээ. Тийм энэ нөгөө нэг та нар өмнөх влогноос үзсэн бол өмнөх влогнд нэр Golden Maze авсан тэмдэглэлийн дэвтэр. Тэгээ би энэ дээр нэг юм бичээгүй. Юм тэмдэглэлийн дэвтэр аваад тэг юм бичдэг юм дөө. Яг тэг. Гэтэ хэрэг болоход хэлбэтэй. За тэгээ монгол хэлний шалгалан дээр орж ирэх зүйлс бичсэн байна. Тэгэл бусд нь нэг тийм солонгос үгнүүд. За тэгээд энэ миний хамгийн хичээлийн дэвтэр дундаас хамгийн хайртай дэвтэр англи хэлний дэвтэр байхгүй юу? Тэгээд энэ ингээд passive буюу идэхгүй хэлбэрийн 10 цаг гээд ингээд бах юмнууд хийцэн. Тэгээд манай Jisoo байна. Blackpink. Blink-д үзчихвэл гоё шүү. За тэгээд англи хэлний дэвтэрээс ингээд амар колорлог. За дууссан. Ингээд энэ юу дэвтэр юм? Энэ миний монгол хэлний дэвтэр байна. Монгол хэлний сонгоны дэвтэр биш байх юм. За ингээд ер нь л дууслаа. Дуусах. Селфи дэгүүлсэн байна. Яргагүй нэг селфи дэгнэ. За. Энэ бол миний хичээлдээ үүрч явдаг цүнх бол ингээд хоосорж байна. Тэгээд саяны ингээд үзүүлсэн бүх юмнуудаас ер нь л хичээлийн хасаад хичээл пенал тиймэрхүү юмнуудаа хасаад одоо кошлонг тэгээ үлдсэн жижиг сажиг юмнууд бол байнга авч явдаг. За тэгээд ийм хоёр хар цүнх үрдэг дээ. Өмнөх What is my bag бичлэгийг үзсэн хүмүүс байвал одоо энэ удаагийн What is my bag challenge илүү гоё болсон байна уу? Эсвэл жоохон болсон байна уу? Тэгээд комент үлдээгээрэй. Тэгээ гоё лайка дараарай. Subscribe хийгээгүй хүмүүсээ subscribe хийгээрэй. Тэгээд анх удаа үзэж байгаа хүмүүсээ л hi Bikiko байна. За нэг тиймэрхүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.